Нямгаргийн өглөөний 9 цаг 50 минут орчимд буутай этгээдүүд Худалдаа хөгжлийн банкны 5 шар салбарт дайран орж ирэв. 2-3 минутанд банкнаас тэд их хэмжээний бэлэн мөнгө аваад зугтжээ. С жигтнүүд хоёулаа өгөөд 3 уут мөнгө авсан байна. Банкнаас мэдээснээр зэвсэгт этгээдүүд 380 сая орчим төгрөг дээрвчээ. 380 сая төгрөг нь дунджаар 28.5 кг-ийн татна. Хэрэг гарснаас хойш 23 цаг 20 минутын дараа цагдаагийн албан хаагчид с жигтнүүдийг баривчлаа. Тэдний унж явсан машин нь Прус 20 маркийн саарлангийн машин бөгөөд хэрэг гарсан газраас 2.8 км-ийн цаана буюу өнөр хороололд нуусан байжээ. Харин тэд өөрсдөө Баянгол дүүргийн Түндэм болон 13 дугаар хорооллын нэгэн савнд тус-тусдаа бүүж байсан байна. Хэрвээ шүүхээс тэдний гин буруутайг нь тогтоовол хамгийн надал нь 2025, цаатал нь 2035 онд тэд шоронгоос суллагдана. С жигтнүүдийг Сонгон архын дүүргийн цагдаагийн 1-р хэлтээс нийслэл хотын онц ноцтой гинтэргийг мөрдөн шалгах хэлтээс цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны хэлтсийн албан хаагчид хамтран баривчилсан. Одоо Сонгон архын дүүргийн цагдаагийн 1-р хэлтээс с жигтнүүдэд эрүүгийн хуулийн 147-гийн 3 цааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 147-гийн 3-т энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урд нь уулгалан довтлох гэмт хэрэг шийдвүүлсэн этгээд үйлдсэн. Энэ хэргийн улмаас онцог хэмжээний хохирол бусдын бие махбодод хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийн хураан авч 10-аас дээш 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн гэж зааж байна.